Бид нар ч бол ер нь бүгдээр ингэ сайхан онгон дээр сууж байна да. Гурван газраас үнэлсэн үнэлгээ нь гуруулаа өөр. Тэр дундаа их хурлын хамгийн газар нь та эрхийн насрах хэмжээний эрх өгсөн. Тэгээд хамгийн газар нь үнэлгээ бас гаргацсан ингэ сууж яадаг. Тэгэхээр урлын дараагаас бас нэг юм асуух гэсэн. Ингээд энэ гурван бодлогын том бичиг баримтыг хэлэлцэж байна. Тэгээ аяг хитрхи хэлбэржүүлсэн маягаар хоёр байнгын ороо хуралдаад ингээ их хурл руу оруулаад ирдэг. Ер нь бусад 9 байнгын орооноос танд санал ирсэн үү? Яг салбарт нь бид нар энэ 21-с 25 оны 5 жилийн үндсэн чиглэл, за мөн дээрээс нь 24-с 28 24 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг авч хэлэлцъя гэсэн. За эхний асуулт нэг юм байна. За хоёр дэх юм бол энэ хууль тогтоомжуудынхаа давхцлыг арилгахгүй л ерөөсө болохгүй гээд. Их хурлын гишүүд чилжин сайд нар чилж. Тэгийн тухай хууль, хэн шалгалтын тухай хууль, улсын хурлын тухай хуулиуд ч бүгдээрээ ингээд их хурлын хамгийн газартаа ингээ баахан эрх мэдэл өгсөн. Тэгээ их хурлын хамгийн газар чи өөрөө үндсэн чиглэлг нь улсын хурлын гишүүдийн сургалт, семинар, хэлэлцээр үйлчилгээг ингээ хийж хэвчээ хамгийн газар маань өөрсдөө үнэлж оруулж ирээд ингээд засгийн газрын ажлыг их хурл үндэсний аудитын үнэлгээ хоёрыг хооронд нь ингээ хэрүүл уруул тэмцэл болгоод ингээ тавьчихсан. Тэгэхээр ингээ хууль тогтоомжуудынхаа энэ одоо гажгийг гэх юм арилгахгүй болохгүй байна. Сүүлийн 4 жилд бол ер нь юу хийсэн бэ гэдгийг бол үндэсний аудитын газрын тоо баримт бол харуулдаг. Бүгдэнд нь ингээд харагдсан байгаа шүү дээ. 21-с 25 онд 67.7% тий. За ингээ 2024 он 52.1. Дундчилгаа нэг 59% л ажилласан байна. Тэгээ зарим манай Монгол Ардын намын гишүүд өөрөөсөө асуулт асуугаад өөртөө хариулдаг юм. Чи сүүлийн 4 жилийн ажлыг чинь үр дүнг өнөдөр ярьж шít. Тэгээд 50% та ажил хийсэн. Тэгээд одоо ярьж байгаа асуултууд нь бүгдээр ардсан намын сайд дээрээс суугаад байдаг. Ардсан намын сайд дээр хамтарсан засагт ороод үнэхээр ажил хийж шít. Эрдэнэ усан захилгаан станц. Энэ гашуун сухад ганц мод бомб олон ажлуудыг эхлэн тавьд аваад явж шít. Тэгэхээр энийг бас нэг хаана ярилцмаар байна. Ер нь одоо ингээ хойштоо хэдүүлээ үндэсний аудитын газраа хүчрхэг болохгүй байна. Их хурлын нүдчих бол үндэсний аудитын газар. Үндэсний аудитын газрын тайлангаа хэрэгжүүлдэг, зөвлөнгийн зөвлөмжийг хэрэгжүүлдэг болохгүй байна. Тэгээд сүүлийн асуултыг учрал сайдаас асууя. Үндэсний аудитын газрын их хурлд өгж байгаа зөвлөмж дээр энэ ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс дээр арга хэмжээ аваач гэсэн байна. Өнөөдөр ихэнх нь дарга нар, сайд нар болцсон, бүр томилогдоод дээгүүр албан тушаалд очсон ийм байдалтай байна. Тэгэхээр яг ямар албан тушаалтангууд дээр арга хэмжээ авсан бэ? Сүүлийн 4 жил шиг 21-с 24 оны хугацаанд. Тэгээ энэ дөрийг тодорхой хариулчих. Тэгээ дараа нь тодруулъя тэхүү. За 2020 онд хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийг их хурл баталсан. 2020 онд. За энэ хуулийн дагуу бид өнөөдөр яг энэ аудитын тайлан хилцэж байгаа. За тэгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 1 жилийн төлөвлөгөөнд түшгэлсэн засгийн газрын үйл ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөг баталдаг болсон. Тэгээ энэ шинэ хууль эрх зүйн орчны дагуу энэ 5 жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилтуудыг ингэж хилцдэг болсон. За 2022 онд энэ хяналт хэрэгжүүлэх хуулийг бас их хурлаас баталсан. За тэгээ хяналт хэрэгжүүлэх хуулиар төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд тэг үнэлгээ хийх механизм тогтолцоо шинжлэгдсэн. Ингээд засгийн газар үнэлгээ хийх тэр аргачлалыг гаргаад тэр аргачлалын дагуу төрийн байгууллагууд үнэлгээгээ хийдэг ийм шинэ эрх зүйн орчинтой болсон. Их хурл бол яг ямар ажлыг хийж өгөхөр дүн шинжилгээ хийдэг. Дүн шинжилгээ. Одоо хуулиараа бол. Тэгэхээр яг хяналт хэрэгжүүлэх механизмыг засгийн газар хэрэгжүүлээд түүн дээр нь дүн шинжилгээ хийдэг ийм л тогтолцоо явж байгаа. Сая хамтарсан засгийн газар байгуулагдсны дараа засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ бид төсөвлөлт, төлөвлөлт, гүйцэтгэл гэдэг зүйлийг нэг тогтолцоонд шилжүүлнэ буюу дизайн, мониторинг, тэр evaluation хийн гэдгийг зорилттой болгосон. Тэгээ сая хан төмөр сайдын хэлж байгаагийн дагуу бид нар энийг нэг тогтолцоонд шилжүүлэхээр ингээ ажиллаж байгаа. Тэр үүний хүрээнд бол хуулийн одоо өөрчлөлтүүдийг заавал одоо хийж энэ тогтолцооны одоо нэг механизм руу шилжүүлэхэд анхаарах ёстой. Тэрнээс биш хөгжлийн бодлогын энэ хууль бол өөрөө бас дэвшил байсан. Үүний дагуу эдийн засгийн хөгжлийн яам нь өөрөө энэ 4 жилийн хөтөлбөрөө энэ жилийнхаа төлөвлөгөөг их хурлдаа тайлгнадаг, хэлэлцдэг, энэ гол бодлогоо авч явдаг ийм төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоо руу шилжсэн.
Тэгэхээр шинэ механизм үйлчлээд байна гэсэн үг. Сая хамтарсан засгийн газар байгуулагдахад засгийн газрын хэрэг хэлэхтэр байсан хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг салгаад бие даасан сайдтай болоод агентлаг тусдаа ажиллаад эхлэхээр энэ тогтолцооны хувьд маш их бэрхшээлүүд бас байгаа. Бид нар яг үнэ хэлэхэд бол. Ягаад гэвэл нэгтгэгдээд ирэхдээ засгийн газар орох асуудал дээр нь хэрэг хэлэх хариуцаад идэг. Яг хянах чиг үүрэг нь байдаггүй. Тэгэхээр энийг хуулийн хүрээнд нэг оновчлох зайлшгүй шаардлагатай. За тэгээ очроо гишүүний асуултанд хариулахад бол аудитын зөвлөмжөөр арга хэмжээ авсан тохиолдол бол өнгөрсөн жил байгаагүй юм байл шүү. Би одоо худлаа яриа яах. Тэг байгаагүй юм байна. 2023 оноос хяналт хэрэгжүүлэх газар бол үнэлгээ анх хийж эхэлсэн. Яамдаас зөвлөмжүүдийг хөргүүлсэн аймгийн хэмжээнд 2 аймгийн засаг даргад бол арга хэмжээ авч ирсэн практик байдаг. Тэрнээс биш бусдаар огт авагдсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд бол аудитын зөвлөмжийг хүлээж аваад хариуцлага тооцвол бүхэн мэдээллээ. Ингээд хумсаа нуусан муур шиг баймааргүй шүү. Ингээ байнгын ороод дээр харахаар ингээд дандаа ингээд ардсан намын сайд нар руу дайрдаг. Асуулт асууя гэдэг. Энд чинь сүүлийн 4 жилийн ардын нам засаг барьж ирсэн үеэл ажлыг бид нар яриад байгаа шүү дээ. Ингээ 2024-өөс 28 онд хамтдаа зүтгээд улс их орноо хөгжүүлье л гэж байгаа. Энэ нэг хүн дотоод оногж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний үн цэнийг өсгөхий $10,000 түргийл гэж байгаа. Эдийн засгаад хэлье л гэж байгаа. Тэгжээд дандаа нэг улс төрчсөн байдлаар явах юм бол бид бас энэ чи улс төрч чадна шүү. Өнөөдрийг хүртэл улс төржөөг байгаа. Тэгэхээр ардын намын сайд нар их хурлын гишүүдтэй бас хэлэх ёстой шүү. Бодлогын бүлэг дээр шийдвэрээ гаргаад хамтраа цаашаа явахгүй бол байнга нэг дайруулсан. Тэгэл нэг юм хэлэхээр өөдөөс нь юм асуусан. Чин сүүлийн 4 жилийн ардын намд ангаараа засаг барьж ирсэн үе юм ярьж байгаа шүү дээ бид нар. Тэгээ тэрэн дээр анхаараарай гэж хэлээ.